Тэгэхээр би яг л танартай адилхан сошиалын мэдээлэлтэй байгаа. Зүгээр парламент руу яаж орж ирэх тэрийг харж иж бид нар тэгээ огцорч чөлөөлөх гэх хоёр ондоо юм байна шүү дээ. Хүний саналын тоо итгэл үзүүлэх гэдэг чи одоо яг юу гэж ойлгох. Тэр яг тогтоолын төслийг бид нар харж иж асуудалтай. Наа чи хоногоос гадна за 3-10 хоног гэсэн хоёр ялгаатаагаас гадна саналын нөгөө тооны асуудал ч өөрөө зөрүүтэй байж шүү дээ. Тийм ээ. Тэр өөрөө огцор хөрвөлөө өгж байгаа бол хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олох чөлөөлөх хүсэлт өгж байгаа бол хуралдаанд оролцсон биш. Улсын хурлын нийт гишүүдийн олох буюу 64 гэсэн байгууллага очиж байгаа. Тэгэхээр одоо би ямар нэгэн байдлаар нэг ч үг өгүүлбэртэй тийм бичиг орж ирээгүй тохиолдолд би танаас ямар ч одоо тийм дэлгэрэнгүй тайлбар, хуулийн тайлбар өгөх надад боломж байхгүй. Тэр үндсэн хуулийн 44-ийн 1, 44-ийн 2-оор итгэл үзүүлэх гэж орж ирэх юм ээ гэж үздэг байгаа шүү дээ. За тэгээд орж ирэхээр нь харъя. Орж ирэхээр нь харъя. Тэгээ үйлтэйгээ зөвчлөхгүй үгүй юу гэдэг тийм. Үндсэн хууль гэдэг чинь нийцэхгүй л. Үндсэн хуульд бүх хуульд нийцсэн байх хэрэгтэй. Тэгэхээр орж ирсэн бичиг дээр нь үндэслээд үндсэн хуулийн залтараа л явна шүү дээ.